Сургуулийн менежер хэрхэн хонх дуурах хуваар үүсэх талаар заавар видеог хүргэж байна. Сургуулийн менежер өөрийн эрхээр нэвтрэн ороод зүүн талд байрлах академик цэсний хонх дуугарах хуваар дэд цэс рүү орно. Хөтөлбөр тус бүрт хонх дуугарах хуваар үүсгэх тул хөтөлбөрөө сонгоно. Дэлгэцэн тус сургуулийн бүрэн дундын хонх дуугарах хуваар харагдаж байна. Шинээр үүсгэхдээ энэхүү шар тэмдэг дээр давна. Хонх дуугарах хуваарийн нэрийг оруулж өгнө. ээлжээ сонгоно. Өдөрт хичээллэх цагийг сонгоно. Нэг хичээлийн минутыг бичиж тэмдэглэнэ. Мөн завсарлагын минут болон хичээл эхлэх цагийг оруулна. Хонх дуугарах хуваар аль улиралд хамралтайг сонгосноор доорх хүснэгтэнд хуваарийн хэсэг нь харагдана. Мөн их завсарлагын минутыг тохируулах боломжтой. Баруун доод буланд байрлах хадгалах тавчийг дарснаар амжилттай хадгалагдах болно. Үүсгэсэн хонх дуугарах хуваарийг устгахдаа дараах улаан тэмдэг дээр даран устгана.